Сайн байцгаана уу? Digital Dental Office эмнэлгийн бэлгийн эмч байна. Та бүхэн сайхан амарцгааж байна уу? За өнөөдөр та нартай тагнаа хавчиг байснаар ямар сөрөг үр дагавартай юм бэ? Ярьж өгье. За тагнааг хөгжүүлдэг чухал эрхтэн маань бол хилний булчин байгаа. Хил маань тагнаандаа байглаасаа өгөгдсөн одоо ингэж тагнаа байлаа гэхэд хил тагнаандаа наалдаад өдөрт 2-3 мянгууд шүсээ залгих үйлдэл хийдэг. За шүс залгилт буюу хоолон залгилт хийж явах явцдаа хил маань зөв байршилд байх юм бол бидний тагнаа урагшаага өргөөшөө хангалттай сайн хөгжиж өгд юм байна. Тэгвэл тагнаа өргөн байснараа бидэрт ямар ач тустай гэхээр тагнаа маань хамрын хөндөй болон амны хөндийний дунд байдаг яг нэг чухал нэг яс байдаг. Тэр яс маань хэр сайн заацаараа томтойд тэлж урагшаага бидний хоншоорын уртлын хэсэг болох премаксила хэсгийг урагшин тэлж өгч чадсанаар ирүү буюу энэ хөдөлгөөнд ирэхт маань хэр тагнаандаа захирагдсан хоншоор ирүүний хөгжилтэд захирагдаад урагшаа сайн ирүүний хуваа үеиндээ зөв байршиж чадах юм бэ гэдгийг шийддэг байгаа. Тэр бидний ирүү урагшаага хоншоор нь урагшаа өргөөшөөгээ сайн хөгжиж чадсанаар энэний хойгоор явж байгаа бидний залгуур хоолой болон амьсгалын дээд замын хэсгийг шахтгүй хилний байршлыг бий болгох юм байна. За тэгэхээр тэр хилийг өөрөө тагнаагаа хөгжүүлээд том болгох, өргөөш нь хөгжүүлэх, хоншоорыг урагш нь өргөөш нь хөгжүүлэх, эрээг урагш нь зөв байршилд оруулах, өөрөө тагнаанд зөв наалдах, тэр орон зайгаа бэлдэх ёстой хил маань хилний өвч богино байсан. Эсвэл хилний залгилт буруу байгаатай холбоотойгоор тэдгээр хөгжлүүд нь дутуу явагдаж буруу явагддаг юм байна. За тэгэхээр тэр тагнааны яс нь хавчиг үүснээр хамрын эзлэхүүн багасах юм байна. Хамрын таславч далиж болдго юм байна. Хамрын таславч дали яах юм бол хамрын баруун зүүн талын амьсгал өөр болдго юм байна. Даралт нь өөр болдго юм байна. Тийм учраас хамар битүүрхэд дэдэг харшламтгай болох амаар амьсгалах ч гэдэг юм ийм нөхцөл байдлууд үүсдэг юм байна шүү. За та бүхэн дараагийн миний видеон дээр өөр зүйлсийг сонсож аваарай.